өдрийн амгалан айлтгая. За 5 асуултын дундаас үгээ авчуулаад хэлчихье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бүгдээрээ мэдж байгаа иргэд одоо түрүү оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлж дүгнэхдээ хүний эрх болон иргэдийн амжиргааны түвшин маш доогуур байна гэдгийг санал нийлж дүгнсэн. Хоёрдугаарт болохоор иргэд одоо ажил хийгээд байгаа боловч бас ядуурсаар байна гэдэг энэ том асуудал байна. Тэгэхээр бүгдээрээ яг зөвхөн мега төслүүд энтер гэхгүйгээр шинээр үүсэх засгийн газар иргэдийн амжиргааг дээшлүүлэхдээ яг ямар бодиттой ажил хийх вэ? Энэ дээр тодорхой асуулт хариулт авъя. За хоёрдугаарт эрчим хүчний салбар. За ялангуяа ер нь төрийн өмчит үйлдвэрийн компаниудын засаглал үр ашгийг улс төрчидөөс ангижруулах ийм бодлого байгаа. Тэгээ тэрэн дээр бол одоогийн байгаа мөрийн хөтөлбөрт орсон, одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон нэг зүйл юу вэ гэхээр төрийн өмчит компаниудыг одоо хяналтын сайжруулах, нийтийн одоо нээлттэй компани болох талаар зорилго орсон, үйл ажиллагаа орсон. Тэгэхээр энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ? За 3 дугаарт нь эрчим хүчний реформын хүрээнд олон одоо ажлууд төлөвлөгдсөний нэг нь тухайлбал одоо эрчим хүчний янз бүрийн их үүсрүүд, за ухаалаг тооцоолжуурлалт энэ яс хэцүү үгүй. За гэх мэт одоо асуудлуудыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж ийм ажил орсон байгаа. Тэгээ ялангуяа бид нар бүгдээрээ мэдж байгаа хамгийн сүүлийн дулааны цахилгаан станц 3 дээр гарсан осол аваар юуны түрүүнд энийг одоо засварлах шаардлагатай байгаа. Энэ төсвийг энэ одоо зарцуулах мөнгийг төсвөөс гаргах боломж одоо тийм ажил төлөвлөгдөхүү хийгдэхүү гэдэг ийм тодорхой асуулт байна. За дөрөвдүгээрт нь боловсролын салбартай холбогдуулаад бас асуумаар байна. Хүн намынхан бас энэ салбарт нэлээд ажил хийсэн. Түүнчлэн өмнөх засгийн газар 2026 оныг боловсролыг жил болгож зарлаж байгаа шүү дээ. Түүнтэй холбогдуулаад олон ажил үйл ажиллагаа төлөвлөгдсөний нэг нь одоо орон нутгийн боловсролын одоо хамрагдалтыг сайжруулах, цахим боловсролын чанарыг нэмэгдүүлэх гэх мэт тодорхой ажлууд төлөвлөгдсөн. Түрүүнд бас төсвийн тодтгол хийхдээ 2.3 их найт төгрөгийг хэмнээ танна гэд хэлсэн. Энэ дотор нийгмийн салбар хамрагдах уу? Боловсролын салбарын урсгал зардал хөрөнгө оруулалт орох юм биш үсттэй гэдэг ийм асуулт байна. За хамгийн сүүлд нь бас нэг тулгамдсан асуудал байна. Энэ бол зөвхөн минийх ч биш. Бүх одоо улс төрчид тулгамдж байгаа асуудал. Сошиалар улс төрчид би энийг намж гинэ. Үг хэлэх үзэл бодлоо эрхчлөөг хомж гинэ. Янз бүрийн байдал үүсэж байна. Энэ дээр яг энэ сошиал орчинд хүний эрхийн зөрчилтэй өөрөө хэрхэн яг бодтойгоор тэмцэх. За зандаж читэр дарга хариулт өгье. За мөнх соёл гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээрт сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль зайлшгүй шаардлагатай байна гэдэгтээ би одоо 100% эвлэрч хэлж байгаа. Ер нь хүүхдийн эрхийг хангах асуудал энэ олон улсын жишгийг дагаад сошиал орчноор мэдээллийн дайны өргөн хүрээнд явуулж байгаа байдал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал, ер нь сошиалор хагаралдуулдаг, сошиалыг дагдаг, сошиалор төр шийдвэр гаргадаг болчих юм бол Монголын төрийн дархлаа алдагдана. Фейк ньюс буюу одоо хуурамч мэдээлэл, за энэ хагаралдуулах сонирхолтой гадаадын тусгай албадын үйл ажиллагаа ч гэсэн сошиал дан хэлбэр мэдээллийн дайнаас психологийн дайнд үржилсэн. Нөлөөллийн үйл ажиллагаанаас төрд нөлөөлөх хэмжээнд хүрсэн ийм ажиллагаа явуулж байгаа нь одоо Давосын эдийн засгийн чуулганаас энэ 21-р зууны хамгийн том эрсдэл бол цөмийн бөмбөгч биш хиймэл оюун ухаанаар залуурсан сошиал медиа гэдэг энэ дүгнэлт гарсан. Одоо хиймэл оюун ухаан юу гэж хийж болж байна? Хинийгт бүжиглүүлж, хинийгт дуулуулж, дүрс дуу хоолой бүх юмыг дуурайж болж байгаа болсон. Ийм гаргаал одоо хүнийг дуу хоолойг дуурайгаад ямар ч юм хэнийг чагалжуулна, гэр бүлийг салгажуулна, төр засгийг чагалдуулж болно, юу хийж болох хэмжээнд энэ одоо 5 дугаар үеийн дайныг хэрэгсэл болж нэрлэгдэх болсон. Ийм учраас энэ сошиал орчинд ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах асуудал бол дэлхийн улс орнуудын одоо гол тулгамдсан асуудал болоод түрүүцээс шийдэж эхэлж байна. Америкийн нэгдсэн улс хүртэл энэ сошиал медиа хиймэл оюун ухаан бол хоёр үзүүртэй илд байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас энэ чиглэлээр манай улсын их хурлын гишүүд бас
санаачлагтай ажиллаж байгаа юм бэлээ. Наранбаяр гишүүн сошиал орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль боловсролын яамнаас санаачилсан юм бэлээ. Танай хүн намын сонгогдсон гишүүн ингээд энэ захим шилжилтийн яам саналаа өгөөд улсыг хурд дөрвөн барихтаар төлөвлөж байгаа юм бэлээ. Тороолгүй болъё гэж байгаа юм бэлээ. Энэ санаачлагыг би дэмжиж байгаа. Хэвлэн нийтлэг хэрэгчлөөнөөс энэ бол тусдаа асуудал. Үг үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэг хэрэгчлийг ямагт дэмжинэ. Гэхдээ гадаад дотоодын тусгай алба зохион байгуулалтаа бүлэглэл сошиалор төр засгийн бодлого шийдвэрт гаргуулах, хүний эрхийн талдах юм явдлыг төр засаг зөвшөөрч болохгүй зохицуулах шаардлага дэлхийд даяараа бий болсон юм хууль эрх зүйн орчин бүрдүүлж байгааг бид хараагүй юм шиг өрнөдөж болохгүй. 150 гаруй орн ийм сошиалын зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлчихэд байна. Монгол улс хоцрогдсон байгаа. За зандан шитрэр дарга гүцээж хариулах уу? За энэ төсвийн төрийн хэмнэлтийн бодлого дотор бол нөгөө дожи буюу government efficiency буюу засгийн газрын бүтээмжийг нийлүүлэх талаар нэлээд судалгаанууд хийгдсэн байлээ. Тэгээ боловсролын салбарт бол захимжуулалт энэ зайн сургалт хиймэл оюун ухааныг боловсролд ашиглах энэ цоошин дижитал боловсролын боловсролын шинэ платформ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг танах асуудал төсвийн тодголын хэмнэлтэнд одоогоор тусгадаг байгаа гэдгийг онцолж хэлье. За зандан шитрэр даргын микрофоныг 1 минутаар нэмж өгье. За ер нь 3 дугаар цахилгаан станцад болсон дэлбэрэлт бол ер нь энэ эрчим хүчний салбарын үр ашиг, төрийн эмчийн компаниудын үр ашиг, авилгал, хариуцлагын асуудлын илэрлэл нь бол эндээс харагдж байна гэж бодож байгаа. Ийм учраас бид бол энэ эрчим хүчний үйлдвэрлэлд ялангуяа энэ цахилгаан станцууд эрчим хүчний компаниудын үр ашигсгийг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, засаглалын менежментийн байдлыг шийдвэрлэх шаардлагатай. Энэ эрчим хүчний онцгой стратегийн салбар дээр олон толгойтой удирдлага байж болохгүй. Хариуцлага эзэнтэй бас ил тод нээлттэй юм удирдлагын тогтолцоог бүрдүүлэхгүйгээр энэ цаашдаа энэ эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ноцтой хэмжээнд хүрсэ. Энэ жилдээ засварч чадах юм уу юм уу? Энэ 10 хэдэн жилийн өмнө $40 сая засварласан төрбийн За мөнх соёл гишүүн тодруулжсэн. За, ер нь бол аль болохоор асуултыг давтахгүй хичээж байгаа хүн намын зүйл дээр бас асуултууд асуусан. Одоо нэг сонирхолтой асуулт бас иргэдэд сонирхолтой байж магад. Тэр юу вэ гэхээр за намчирхалжилт энэ өгнүүд яасан урт өгнүүдийг жоох яад шүү. Тэгээд талцалт хуваагдал одоо ихсхийн бол энэ байдлыг хэрхэн даван туулах вэ? Энэ үүсэх одоо байгуулагдах засгийн газрыг хэр удаа наслана гэж төсөөлж таамаглаж тооцоолж байгаа вэ гэж сонирхож асууя. За дараагийн нэг сануулж хэлчихье бас тэр нь юу вэ гэхээр орон нутгийн сонгуулийн систем тогтолцоонд бас улсын их хурлын сонгуульд оруулж ирсэн нөгөө давуу талууд бий болсон дэвшлээ орон нутгийн сонгуулийн системд бас оруулж ирээрэй хэмээн захия. За зандан шитрэр дарга хариулт өгье. За ер нь орон нутгийн сонгуул ер нь аливаа сонгуулийн хууль дээр энэ парламент суултаа бүх номууд хамтарч дэг шудраг сонгуул явуулах, өрсөлдөөн сонгуул явуулах нөхцөлийг хангахад хамтарч ажиллах ёстой. Сонгуулийн хуулийг баталгахад одоо бүгдээрээ оролцож ажиллана гэж бодож байна. Тийм учраас аль болох төлөөлийн чадвартай иргэдийн жинхэнэ хүсэл эрмэлзэл төлөөллийг хангаж чадах сонгуулийн хуультай болох чиглэлээр орон нутгийн сонгуул дээр ч гэсэн энэ чиглэл нь зөв байх гэж бодож байна. Зүгээр энэ талцал хуваагдлын хувьд бол би хэлээд байгаа. Тэр эвлэрхтэй бид хуваагдахын хүрд эвлэрхтэй бид хуваагдахын хүрд эвлэрхтэй бид үржүүлэхийн хүрд байжсан түүхтэй ард түмээ. Дэлхийн гаднаа ийм хүүтэрч ийм гадаад орчин нөхцөл хөндөрлж байгаа үед бид доктортой байхыг тэгээд эвтэй байхыг бидний түүх сургаж байгаа. Ийм учраас бүхий л хүчин чадлаа эвлийг олохын төлөө, эвлэрлийн төлөө бүх намуудтайгаа хамтран ажиллахыг эрхэмлэж. Тэн орон нутгийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар ер нь улс төрийн намууд парламентад судалтай намууд бол бас санал солилцож байгаа.
ялангуяа хөдөө орон нутагт сумын төвшөнд явагдаж байгаа орон нутгийн сонгуулийг 100% пропорционал элементээр явуулдаг болох яг сумын ард иргэдийн дунд нэр хүндтэй иргэдийг нам харгалзахгүйгээр яг жагсаалтаар иргэд маань өөрсдөө чөлөөтэй сонгож чаддаг болох тэр боломжийг бий болгож өгөөч гэдэг асуудал орон нутгийн иргэдээс бас их ирсэн. Ер нь парламентд судалтай намууд бол энэ дээр санал нэгдэж байгаа. Сумын түвшний сонгуул бол нэг тойрог тэр дотроо сумынхаа нэр хүндтэй иргэдийг иргэд нь чөлөөтэй сонгож чаддаг болохын боломжийг бий болгож өгөөч гэдэг асуудал бол бас яригдж байгаа. Тэгээ энэ чиглэл дээр улсын их хурлын түвшинд ажлын хэсэг гарч за мэдээж одоо засгийн газраас тодорхой саналуудыг авч цаашдаа энэ орон нутгийн сонгуулийн хуулийг батлахын зүйтэй гэсэн ийм байр суурьнаас хандж байгаа. За мэдээж одоо парламентд судалтай намууд байгуулагдаж байгаа засгийн газрыг бодлого үйл ажиллагааныхын хувьд тогтвортой байх чиглэлээр бол бодиттой дэмжиж ажиллах зайлшгүй шаардлагатай. Засгийн газар докторгүй байна гэдэг бол төрийн бодлогын докторгүй байгааг илэрхийлэл болж эхэлнэ. Тэгэхээр энэ байгуулагдаж байгаа засгийн газрыг томилогдож байгаа ерөнхий сайдыг бодлогоор дэмжиж ажиллах чиглэлээр бас энэ парламентд судалтай улс төрийн намууд аль аль талаас анхаарч хамтарч ажиллах нь бол зүйтэй гэж бодож байна. Зандаа шатар даргаыг ч гэсэн бас парламентаас дэмжлэг аваад ажиллаж байгаа тохиолдолд парламентд судалтай намуудтай яг парламентын түвшинд илүү нэгт хамтарч ажиллаж өөрийнхөө бодлого зорилгыг ойлгуулж дэмжлэг авч ажиллаж байхын зүйтэй шүү гэдгийг бас энэ ташрамд хэлхийг хүсэж байна. За Лутагийн инх насан